таван толгой төмөр зам болон зүүн баян төмөр замын асуудлыг бас шийдвэрлсэн байна. Би түрүүн мэдээлэл хийж эхлэхдээ бас та бүхэнд хэлсэн. Засгийн газар энэ олон талд эмх замбраагүй, цэгцгүй, хоорондоо уялдаа холбоогүй нэг салбарыг одоо юу гэдэг нэг хөл дээр нь босгож ирэх бодлогын хувьд бол дутагдaltaй байгаа зүйлүүдийг барьж авч ажиллаж байгаа гэсэн үг. Яг өнөөдрийн байдлаар Монгол улсад Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам, таван толгой төмөр зам, зүүн баян төмөр зам гэх мэт төмөр замын компаниуд бол хэд бий болсон байгаа. Ингэж олон компани байгуулагдаж ажиллаж байгаагийн хор уршгаар тухайн салбар нь өөрөө хөл дээрээ босч ирэх гэдэг юм те өрсөлдөх чадвараа дээшлүүлэх чиглэлээр бол ихээхэн дутагдал бий болж байна гэж ингэж үзэж байгаа. Мэдээж Улаанбаатар төмөр замын хувьд бол хөв нөлөөлсөн хамтарсан нийгэмлэг тийм учраас энэ бол дангаараа үйл ажиллагаа явуулна. Оросын холбооны улстай хамтарсан байдаг учраас харин Монгол улсын хувьд бол өөрийн гэсэн үндэсний төмөр замын томоохон компанитай болохын зорилтыг тавьж ирсэн байдаг. За тэгвэл өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар хэдэн талд бий болчиход байгаа төмөр замын компаниудыг нэгтгэх шийдвэрийг гаргалаа. За энэ хүрээнд таван толгой төмөр замын одоо удирдлагын эрх мэдлийг Монголын төмөр замд шилжүүлэх засгийн газрын шийдвэр гарсан байгаа. За мэдээж хэрэг өмчлөлийн хувьд бол Эрдэнэс таван толгой компаниас хийгдсэн хөрөнгө оруулалтаар бий болсон таван толгой төмөр замын компани байгаа. Тэгэхээр одоо өмчлөлийнхөө хувьд бол 66% нь Эрдэнэс таван толгойхоо мэдэлд, 34% нь Монголын төмөр замынхаа мэдэлд байгаа. За тэгвэл гүйцэтгэх удирдлагыг томилох болон мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах үүргийг, эрхийг 100% Монголын төмөр замын компани шилжүүлж байгаа гэж ингэж ойлгож болно. Ингэснээр одоо нэгдсэн бодлогоор төмөр замын бодлого хэрэгжинэ гэж ингэж хэлмээр байна. За дараачийн асуудал нь бол зүүн баян төмөр зам гэж байгуулагдаж төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэж одоо үндсэндээ бол комисс хүлээлгэж өгөх энэ процесс үйл ажиллагаа явагдаж байгаа юм цаг үе байгаа. За тэгвэл зүүн баян төмөр зам компани байгуулагдаад өөрийнхөө үүргийг гүйцэтгэлээ гэж Монгол улсын засгийн газраас үзэж байгаа. Нэгэсэндээ төмөр замынхаа бүтээн байгуулалтын ажлыг хийгээд дууссан. За тэгвэл одоо цаашдаа энэний удирдлага менежментийн үйл ажиллагааг төрөний хэлсэнчлэн Монголын төмөр зам компанид 100% шилжүүлэх процессыг одоо явуулахын зөвтэй гэж засгийн газрын зүгээс үзсэн. Ингээд 2023 оны 1-р сарын 1-ний өдрөөс энэ зүүн баян төмөр замыг татан буулгаад Монголын төмөр зам хязгаарлагдмал хариуцлагатай компанид одоо 100% шилжүүлэх ийм шийдвэрийг засгийн газраас гаргасан гэдгийг бас та бүхэндээ хэлье.